За сайн байцгаана. За энэ удаагийн хичээлээр өдөр дуусан сургалт. За энэ дотор англи дэмжигч вектор ашиглан хэрхэн хийдэг тухай хичээл үзүүлэлт болсон байна. За энэ англиар бол одоо support vector machine SVM гэж ийм нэлээд хэрэглээтэй хэрэглэн байж байгаа. За энэ одоо уламжлалт англи хийдэг. За энэ supervised learning сайн жишээ байна. За алгоритм байна. За агуулгын хувьд бол өмнө хичээлийн тухай. За тэгээд шинээр орж ирж байгаа нэр томьёоны тухай. За дэмжигч вектор гэж юу байдаг тухай. За тэгээд машин сургалтын дээр хэрэг сургалтыг хэрхэн хийдэг тухай. Дэмжигч вектор гэдэг арга механизмыг ашиглаад за энэ тухай үзье. За өмнө нь бол одоо энэ машин сургах. За тэгээд энэ машин сургалтын методыг тооцоод хэрхэн хийдэг тухай энгийн тайлбарыг хийсэн байж байгаа. За ер нь өдөр дуусан сургалт гэдэг бол одоо заавал хариултаа буюу лейблтэй юм байна. За үндсэн хоёр төрлийн өдөр дуусан сургалт байна гэж үзсэн. За нэг нь бол одоо RMS, за RMS дээр бол одоо хэдүүлээ шугам RMS-ийн тухай илгэн үзсэн байж байгаа. За английн тухайд бол одоо уламжлалт хамгийн одоо түгээмэл алгоритм support vector machine буюу одоо дэмжигч векторыг тухай үзэх нь. За өдөр дуусан сургалт хийгээд бол одоо ер нь хамгийн том 3 алхам байдаг гэж мэддэг болсон. За тэгэхээр бол одоо өвдлөө биддэг, за өвдөлтөг ажилдаг, за ялгадах шинж тэмдгэрийн зарладаг. За дараа нь бол одоо загвар өмсгдөг, за энэ дараа бол одоо оновчлол алдааны функц сургалт хэрхэн хийх тухай алхмууд байдгаа гэж үзсэн байж байгаа. За нэр томьёоны хувьд бол support vector machine гэдэг бол одоо support гэдэг дэмжигч хэлж болно. За энэ дэмжигч vector machine буюу зөвхөн зөвхөн DVM гэдэг бичиг хэмнээд амар байна. За англиар бол одоо энэ ихний 3 үсгийн SVM гэж нэрлэждэг. За энэ дэр бол мөн margin гэж ийм ойлголт орж ирдэг. За энэ бол захын зай гэж. Нэг зах гэдэг нэг ойлголт байна. За тэндээс бол зай гэдэг ойлголт байна. За энэ ийм нэр томьёонууд хэдүүлээ хэрэглэнэ. За дэмжигч векторын тухайд бол гол зорилго бол одоо өгөгдсөн цэгүүдийг одоо өвдлийн олонлог гэж бид бас хэлж байгаа. Data set гэж байна. За энийг бол одоо n хэмжээст хайпер хавтгаагаар ангилах тусгаарлах бол одоо гол зорилготой. За энэ n гэдэг бол одоо бид n ширхэг future буюу одоо ялгагдах шинж тэмдэг байна гэж ингэж үзэж байгаа. За энэ зорилго төрөхийн тулд одоо ашиглаж байгаа. За тэгээд ашиглахдаа бол одоо дэмжигч вектор гэдэг ойлголтыг ашиглаж байгаа энэ алгоритмыг л одоо дэмжигч вектор машин гэж нэрлэж байгаа. За англи хийн гэдэг бол одоо үндсэндээ ингээд энгийн одоо хавтгай дээр дүрслэх юм бол энэ хавтгай дээр одоо цэгүүд байж. За энийг бол одоо боломжоор нэмж дунд хувааж англи үүсэх. За ийм одоо асуудлыг шийдэх ёстой байна. За энийг одоо дэмжигч вектороор яаж шийддэг вэ зэрэг хамгийн одоо оновчтой хайпер план буюу одоо монголоор бол гибер хавтгай гэж хайпер хавтгай гэж хэлдэг. За энийг олоод за энэ хизээ оновчтой гэж хэлэх зэрэг энэ захын хоёр захын зай энэ за энэ хоёр цэгийн дундах зай одоо энэ захуудын зай бол одоо максимум утгатай байхыг оптимал буюу одоо хамгийн оновчтой гэж. За ингэж одоо англи хийж за энэ оновчтой хайпер хавтгайг олохыг бол одоо дэмжигч вектор энэ алгоритм гэж хэлээд байгаа. За дугаарыг дүрслэлийн хувьд бол за дэмжигч вектор гэж ойлголтыг хэлээ бас ярилцсан. За дүрслэлийн хувьд бол жишээ нь одоо хоёр хэмжээст хавтгай тохиолдолд бол иймэрхүү байдлаар одоо шулуун байх нь. За тэгээ 3 хэмжээснээс дээш болоод ирэхээр бол үндсэндээ хавтгай. За тэгээд
3 хэмжээст үед бол хавтгай. За 3-аас дээш болоод тэгэхээр бол бид нар одоо хайпер гэж хэлдэг. Одоо хайпер хавтгай болоо явчихна гэсэн. За эхний зургийн хувьд бол ямар юм бэ нөхдөд зэрэг энэ дээр бол одоо маржин бол максимум утгатайгаар биш вэ. Support vector-ийн хувьд бол хамгийн захад байгаа одоо энэ векторуудын тусламжтайгаар за энэ одоо оптимал хайперплан гэж энэ имийг олоод байгаа. За тэгээд энэ хамгийн захад байгаа энэ векторуудаа болохын зэрэг одоо бид нэр энэ оптимал хавтгайг олоход тусалж байгаа учраас дэмжигч вектор гэж хэлдэг. Дэмжигч вектор бол ямар шин чанартай векторын зэрэг одоо хамгийн тухайн одоо тэр оптимал хайперпланд хамгийн ойрхон байдаг байна. За ингэснээр бол одоо бид нэр энэ захын зайг large margin гэдэг бол одоо хамгийн захын зайтай гэсэн үг тийм. За ийм боломжийг энэ дэмжигч векторуудын тусламжтайгаар олдог байна. За алдааны функцийн хувьд бол ийм алдааны функцтэй байдаг байна. За алдааны функцийн төрөл өмнөх алдааны функцүүдийг бид нэр үзэж байсан дэмжигч векторын алдааны функцж. За энэ бол одоо энийг бол бид нэр параметр буюу за W-гаар тэмдэглээд байгаа нь G гэж ойлголт байдаг учраас за тэргээр одоо зүгээр W гэдэг үсгээ тэмдэглэж байгаа зүгээр яг үнэн бол A B C D одоо гэж байсан юм уу. За ингээд нэмэх нь бол одоо энэ ширхэг нийлбэр байхад энэ функцийн за сургалтыг бол одоо ихтэй градиентийн аргаар сургалт хийн. За градиентийн аргаар градиент бууралтын аргаар одоо сургалт яаж хийдэг бол одоо бүгд мэднэ. Тэр сургалтыг хийхэд бол бид нэр энэ алдааныхаа функцээс уламжлал авсан байх хэрэгтэй гэдэг тухайн уламжлал тухайн хувьсгчаар нь за тухайн бол одоо нормын квадрат зэрэгтийн уламжлал гэдэг бол мэдээж математик тооцоолол юм болно. Зэрэг нэг шоочтой тэгээд зэрэгс нэгийг хасдаг хэмжлэг. Уламжлалын дүрмээр бол ийм болж явах хэрэгтэй. За ингээд градиент бууралтын аргаар бол gradient descent гэдэг аргаар бол бид нэг ингэж жингээ одоо оптимал утгыг нь олдог байж байгаа. Өмнөх утгаас нь бол одоо дараагийн уламжлал авсан утгыг альфа гэдэг сургалтын одоо дөрвийн weight гэж хэлж байгаа. Сургалтын хурд гэж монголоор хэлээд байгаа. За энэгээр энэ тогтмолтойгоор үржүүлээд хасчдаг байж байгаа. За ингээд жижигхэн гаргалгаа энэ төр хийх юм бол одоо манай сургалтын алгоритм маань ийм болж таах нь математик бичигдээ. За төвчөндөө бол сургалтын алгоритм за алдааны функц сургалт эрхийг хийх тухай бол ийм байна. За ингээд хэдүүлээ лав дээр бол одоо энийг кодчилж бичих хэрэгтэй байгаа. За удахгүй уулзъя. Баярлалаа.